Иргэн Цог Баатархын Батболдоос ирүүлсэн өргөдөлт 100 мянган хүн гарын үсэг дэмжиж нэгдсэн энэ асуудалд бол яг Зулбар гишүүнтэй адилхан санал нэгтэй байна. Иргэдийн оролцоо ийм сайн байгаад маш их баярлалаа. Энэ бол ардчилсан парламентын засаглал дээр бас одоо олж байгаа нэг ололт гэж би харж байна. За яг би танаас өргөдөл гаргаж байгаа иргэнээс нэг асуулт асууя. Яг тэтгэмж гэдэг үг өөрөө одоо нийгмийн ер нь бол үгийн концепц нь өөрөө нөгөө нийгмийн эмзэг ч юм уу тэр гишүүд хүмүүст ориулсан ийм утга агуулга тайлбартай социологт ч гэсэн ингээ яваад байдаг. Тэгэхээр энэ үг нь өөр улсын хурлын гишүүнд гэхээр энэ хоёрын хооронд суртахууны ч юм уу үгийн агуулгын хувьд нийт сэтгэлгүй байгаа нь анхны сэтгэлээрээ нэг зөв бас юм шиг ийм сэтгэл төрүүлдэг юм шиг байгаа юм. Та тэтгэмж гэдгээс илүү ер нь энэ шилжилтийн хөтөлбөр гэдэг агуулгаар нь судалж үзсэн үү? Бусад орнуудад харж байгаа жишгийг харахаар парламентын гишүүн байжгаад одоо өөр ажилд шилжихтэй өөр ажилд шилжихт нь дэмжсэн агуулга маягаар их дэмжлэгүүд байдаг юм байл л дээ. Бусад орнууд ялангуяа парламентын засаглалтай орнуудад тэгэхээр тэр одоо жишээг судалвуу нэгдүгээрт хоёрт гэвэл ер нь одоо тэр Солонгост болон бусад одоо таны жишээ болгож байгаа орнуудад чинь энэ тэтгэмжийн зардал их үүсвэр нь хаанаас зохицуулагддаг, Монголоос хаанаас зохицуулж байгаа хоорондын ялгааг ер нь та харж судлаа гэдэг ийм тодруулга бас баймаар байна. За дээрэс нь ер нь бол манай одоо улсын хурлын гишүүнийч тэр эмчнэр ч гэсэн дэлхийн бүхэл орнтой адилхан бусад орнуудаас үргэлжил даавар байдаг. Дэлхийн эмч, дэлхийн бусад орнууд байдаг багш нарын цалин, эмчтрийн цалин харьцуулшгүй даавар байгаатай адилхан их хурлын гишүүдээр ч гэсэн ингээд адилхан л ийм одоо байлаа. Энд чинь манай улсын байгаа байдал байгаа. Тэгэхээр харьцуулж байгаа орнуудынхаа парламентын гишүүдийн одоо хангамжууд те манад ер нь байгаатай ямар харьцуулалт нийгмийн хамгаалал нь ямар байдгийг гэдгийг та харьцуулж ер нь гаргаж ирсэн үү гэсэн юм гурван асуулт байна. Яа тэгэхээр бид нар өнөөдөр багш эмчнэрийн цалингийн асуудлыг ярьж байгаа, нийгмийн хамгааллын асуудлыг ярьж байгаа. Ярихдаа бид нар бас л бусад орн нэг юм байдаг да. Энэ хүмүүс чинь ийм олон жил сураад хөдөлмөрлөд ажиллаж байхад эргүүлээд энд нь дүүцсэн одоо орлого цалин нэмэх ёстой шүү гэдгийг бид нар гишүүд өнөөдөр яриад ингээд байж байгаа. Харьцуулаад тэгэхэд яг энэ шиг зарчим одоо энэ парламентын гишүүдэд ер нь байх уу? Ийм гурван зүйл дээр та нэг өөрийн бодол болон дата мэдээлэл байвал хуваалцаач. Тэгээ би дараа нь тодруулъя. За бүгд найрамдах Солонгос улсын энэ аливаа нийгмийн даатгалын тогтолцоо бол манайхаас шал өөр. За ансамблийн гишүүд бол цалингаасаа биш хин ямар даатгалд тэр байтга өгснийхаа дараа оршуулгын даатгалд хүртэл өөрийн цалингаасаа тодорхой хувийг сайн дураараа даатгаж явдаг. За Солонгос улсын ансамблийн гишүүд бол ажилгүйдлийн даатгал гэж 90 одоо даатгагддаг. Даатгалын сандаа өөрөө хэдэн төгрөгөөр ажилгүй бол хэдэн төгрөг тэтгэмж авахын гэдгээрээ төлөвлөж тооцоогоо хийж даатгалаа төлцгөөдөг юм билээ. Тэгэхээр миний өргөдөл гаргах анх санаа бол ерөөсөө энэ бид үндсэн хуульд захирагддаг арчилсан тогтолцоот нийгэмд амьдарч байгаа иргэд энэ дээр үлгэр жишээ болж түүчэлэх ёстой эрхэм гишүүд та бүгд байгаа. Тэгэхээр үндсэн хуульд нийцэж гарч байгаа органик хууль, нийгмийн даатгалын сангаас тэтгэмж олох тухай хууль болон улсын хурлын тухай хууль хоёр чинь яг адилхан хүчин чадалтай хоёр бол байхгүй юу? Нийгмийн харилцааг зохицуулж байгаа адилхан хүчин одоо зохицуулах шин чанарынхаа хувьд өөр боловч үйлчлэх цар өрөөнүүд Монгол улсын нийт иргэн одоо дагаж мөрдөх ёстой юм органик хууль байд. Гэтэл энэ хоёр хуулийг харьцуулаад үзэхээр жирийн иргэндээ бага байдлаар ажилгүйдлийн тэтгэмж гэж тодорхойлж хуульчилж өгчхөөд 10 сарын дараа өөрсдөө гаргасан хуулийн дээр болохоор бүтэн авна гэдэг нь энэ нь өөрөө нөгөө үндсэн хууль захирах ёстой гэсэн зарчим хүнийг эрхэлсэн ажил албан тушаалаар нь ялгарлан гадуургаж үйл болно гэсэн энэ зарчимтай харшилж байгаа. Цаашлаад энэ үндсэн хуулийн маргаанчиж болохоор за бүр цаашлбал тийм ээ өөрсдийн эрх мэдэл албан тушаалаа одоо уруулаа ашиглаж өөрсдөө давуу эрх бий болгож байгаа ийм асуудал яригдана. За баярлалаа. Тийм би нөгөө тодруулах гээд асуугаад байгаа саяны 2 3 асуултандаа л асуумаар байна л да. Бусад орнуудын ялгаатай. Тэгэхээр ялгаатай тогтолцоотой орны жишгийг
хооронд нь ингээд адилхан байх ёстой гэж ярих нь өөрөө хэр юм бол доо. Би энэ тэтгэмж авах гад ингээд дагаадаа биш хгүй. Таны гаргаж байгаа санал дээр өөр ямар альтернатив шийдэл байж болох вэ гэдгийг өнцгөөс харсан уу гэж асуудаг. Шилжилтийн хөтөлбөрийг судалсан уу? Дэлхийн хэдэн орн парламентын гишүүдэд шилжилтийн хөтөлбөртэй байгааг судлаа юу гэж асууж байна. За нөгөө талд болохоор жирийн иргэдийн ажилгүйдлийн тэтгэмж бага байгаа. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бүр хэцүү байдаг. Бүр тэтгэмж авч чадахгүй байгаа өнөөдөр. Тэр тогтолцооны тухай бид нар ярьж байгаа хгүй. Тэгэхээр гол одоо бидний өнөөдрийн хилцүүлгийн зорилго нь энэ жирийн иргэдийн ажилгүйдлийн тэтгэмжээр анхаарч энийг шийдэх нь илүү энэ одоо бидний үүрэг зорилго баймаар юм болов уу? Эсвэл зүгээр энүүгээр төлөөлж парламентын гишүүдийн тэтгэмжийг бууруулна. Тэтгэмж гэдэг юм уу юу гэдэг нь тэрийг бууруулах нь нэгдүгээр зорилго юм уу? Аль нь юм бэ? Тэгээ бусад орны жишээгээ харж За мэдээж ажлын хэсэг байгууллагада хууль санаачлах гишүүн энэ төр бас тодорхой болоод ирвэл энэ тал дээр хамтарч судалгааны ажил дээр бол оролцох боломжтой. Миний хувьд болохоор сая хэллээ 2 хуулийн заалт адил хүчин чадалтай 2 хуулийн заалт зөрчилдөд байгаа, үндсэн хууль зөрчилдөд байгаа гэж ойлгож байна. Энэ тэтгэмжийн шилжилт тэгэхээр энэ тэтгэмж гэдэг зүйлээ өөрсдөө ямар нэгэн байдлаар дахин сонгогдохгүй бол тийм одоо юу гэдэг юм бэ? Бүрэн эрхийн баталгаа гэдэг чинь 4 жилдээ хариалагдана. Гэтэл бүрэн эрхийн хугацаа дуусны дараах баталгаа гэж авах гээд байгаа бол өөр байдлаар та бүхэн оруулж өгөх ёстой. Энд ажилгүйдлийн тэтгэмжтэй холж ингэж оруулж ирэхээр таны саяны хэлснээр нийгэмд ойлголт нөгөө хуулийн процедур, хууль үндсэн хуультай нийцэж гэнэ үү? Энд хууль юу болоод байгаа юм бэ? Энэ улсын хурлын гишүүн чи өөртөө давуу байдал бий болгоод байна шүү дээ гэдэг энэ хардталт. За юуны өмнө ер нь бол албан тушаал эрх мэдлийг ашиглан ээлж давуу эрхтэй байдаг энэ шудраг бас явдал тул үнэхээр би ч гэсэн энд бол дурггүй би энэний эсрэг байдаг учраас өнөөдөр одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төлөөлж парламентэд ингээд гишүүн гэдэг ингээд сууж байгаа маа энэ талаар ярих гэж бас энд орж ирсэн. За тэгвэл миний хувьд жишээлх юм бол би хөгжлийн бэрхшээлтэй учраас надад ийм онцгой зүйл өгөөч. Би надад одоо юу гэдгийг нэг хаалгаа, нэг саналаа ингээд засаад өгөөч гэж нэгч одоо хувьдаа шаардлага хүсээгүй. Би миний ард байгаа адилхан хүмүүстээр адил тэгш байдлыг бий болгооч гэж парламент орж ирсэн байгаа. Тэгэхээр бусад гишүүдтэй адилхан тэр одоо хэмжээнд нь хүрэхийн тулд өнөөдөр ингээл уралдаад л унах үедээ унаал басах үедээ басаал ингээ явж байгаа. Тэгэхээр их хурлын гишүүд дотор бол өнөөдөр тэр 30 жилийн өмнө байсан зүйлийг өнөөдөр нэгэ ярьж байна гэдэг би юу гэж харж байна гэхэлэр манай энэ парламентын хувьд хайрцангуй юм бол баг багаар ил тод болж байна. Иргэд өшөө олон гарын үсэг цуглуулаасаа өшөө олон дабл стандарт байгаа зүйл дээр яриасаа гэж би бодож байна. За нөгөө талд бид нар эмч багш нарын нийгмийн хамгаалалт хангалтгүй учраас жагсаж байгаа гэдгийг өг дуугүй улсаараа хараа сууж байгаа. Зарим ээж аав нар хүүхдээ өөртөө харьяаг байж байгаа. Нийгмийн хамгаалалт халамжийн дэмжээгүй төрийн албан агчдаас бид нар ямар хариуцлага үүргийг хүлээх вэ? Өөртөө хүүхдээ өсөг, өөртөө хүүхдээ ар. Энэ зарчим бас хас айгүй адилхан байх ёстой гэж би бодож байна. За тэгэхээр энийгээ бид нар төрийн албан хаагчдынхаа бүх төрөлдөр адилхан тавих ёстой. Улс төрийн албан хаагч байна уу, төрийн үйлчлэгээ байна уу, төрийн алба хүч нь хамаагүй. За энэ утгаараа бид нар энэ асуудал дээр гол нь нөгөө чиний лаг үлээчвэл миний лаг тодорхой гэдэг шиг те улсын хурлын гишүүдийн аваад байгаа зүйлийг бүгднийг байхгүй болгоё. Парламент ингээд гэдэг нь зорилго юм уу? Эсвэл парламент орж байгаа хүмүүсийг илүү ил тод болгоод өгөө, чудраг болгоод өгөөч гэдэг хариуцлагын тухай иргэд хүсээд байна уу гэдгээ бид нар энэ ажлын хэсгээр өвшөө сайн ярьж миний түрүүн хэлсэн тэр бусад оронд байгаа шилжилтийн хөтөлбөр байна уу? Тэтгэмж гэж нэрлэх юм уу те? Хугацааг нь багасгах ёстой юу? Эсвэл ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй байгаа жишээ нь миний дурдсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртгүй байгаа зүйлийг адил хэмжээнд авчрах юм уу гэдэг энэ зарчмын асуудлаа бид нар ярих ёстой гэж би бодож байна. Энэгээр даландуулаад бид нар өшөө улсын хурлын гишүүдийн үүрэг хариуцлагыг өшөө сайн ярих ёстой гэж бодож байна. Ямар гишүүд яаж хүмүүстэйгээ ил тод харьцаж байгаа, аль нь мэдээлэл өгдөг, аль нь мэдээлэл өгөхгүй байгаа гэдэг дээр бид нар илүү ярьж хариуцлага тооцох ёстой гэж би бодож байна. Тийм утгаараа байвал энэ ажлын хэсэг илүү үр бүтээлтэй болно. Тэрнээс биш илүү нөгөө попордог те хүмүүсийн уур гаргах мишок шиг байшиг болгоод гişүүдл байвал нүдэнд үзэгдсэн нөгөө нэг юу гэдгүүлээ нүдэнд орсон хог шүдэнд орсон чигшлүү шиг их хурлын гишүүн л бол энэ илүү эрхтэй гэж хардаг. Одоо энийгээ бид нар бас хаана ялгаж харах хэрэгтэй. Харьцуулж байгаа бусад орныхон гишүүдийн нийгмийн хамгаалал, гишүүдийн нийгмийн баталгааг харьцуулаад судлах хэрэгтэй. Ямар нийгмийн хамгаалал, ямар нийгмийн баталгаатай болгоод иргэд мандатаа өгөө тийш нь явуулж байгааг хараад бид нар өнөөдөр гишүүд бас юу тулж байгааг бас ярих хэрэгтэй. Улс орныхон төлөө тангараг өргөнө гэдэг нь
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилгүйний тэтгэвэр авдаггүй шиг бүх юмны боломжоос доогуур хог нохоо шиг үзчихэд эргээд та нар хариуцлага гэдэг юмыг шаардах нь өөрөө хүний осонд хэр нийцэхгүй гэдгийг бид нар харах ёстой, ярих ёстой гэж бодож байна. Тэгээ иймэрхүү ийм зүйлүүдэд хамгийн хордог бүлэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, дуурч чаддгүй хүмүүс байгаа. Одоо өнөөдөр хэрвээ миний оронд ярьж чаддгүй хүн байсан бол энэ дөр дуу хоолойгоо илэрхийлэхэд хэцүү юм байна. Надад жишээлбэл тусдаа унаач байхгүй, миний одоо хийж байгаа видеонд дохионы орчуулагч байхгүй. Тэгэхээр энийг бид нар сайн судалж ярих ёстой шүү гэдгийг бас хэлье.